Эй, манай хаан сайн уу? Би дөнгөж цай хоол ээж байгаа ингээд гинт өөрөө тухай бодож байгаа байхгүй юу? Яг ингээд Мика хасан гутаа ингээд миний хоолойны өнгөөрчлөгдөөд тэг ингээд амар олон юмны тухай бодоод ингээд бодол сарнаад тэгэнгүүтээ ингээд нэг жоохон юм айцтай болоод ингээд бүх үгээ цэгнээд идэг заяа. Тэгээд яг одоо эхлэл хэсэг дундуур нь би нэг хэсэг ингээд жоохон ярьдэн штэ тэр хэсгэмсгээ яг өөрөөр ингээд хайнгаар авчиг гэж бодоод тэгээ Мика хасаага зүгээр try гэж одоо сууж ил да. Яванда айц тарагдаа тэгээ гайг болох ах уу. Өнөөдөр нилээдэн цагт ирсэн. Тэгээд нэг юм ерөхий, богинохон айгу олон цагтлууд илээ. Тэдрээгээ би хоош нь сейвлээд байгаа. Дараа нэг дугаартаа богино цагтлууд уншия гэж бодож байгаа. Тэгээ та бүхэн цагтл бичгтээ аль болох дэлгэрэнгүй бичгийг одоорой. Google Form дээр одоо линкэн дээр дараа цагтл явуулах гэхээр бичгэд аюу эвгүй байгаа. Тэрний оронд note дээр юм уу эсвэл мессежнийхаа текстэн дээр бичээд эсвэл мессенжер дээр ч гэсэн бичиж болно шүү дээ. Засаад бичээд тэгэнгүүт копи хийгээд шууд тэр линк рүүгээ пэст хийжвэл арай амархан одоо бичгээд амар болох юм болов. Нилээд тооны өмнө орсон гаж дурсал гэдэг нэг дугаар байсан да. Тэр эмэгтэйтэй танилцуулаад өгөөч, хаяын өгөөч гэд 2 3 хэрэгтэй хүмүүс бичсэн. Тэгээд дандаа Google Form-оор бичсэн. Надад юусоо өөрснийхэн хаяг нэр ус юу ч харагдахгүй. Reply хийгээд би буцаагаад хариуцж чадахгүй шүү дээ. Тэгээд ч ер нь бол над руу ирсэн бүх цагтлуудын одоо эцдийг нууцлдаг байгаа. Хинлүүч хизээж хаягийг өгч явуулахгүй. Тийм болохоор та бүхэн минь цагтлаа ямар ч санаа зовхгүйгээр явуулаарай. Үг үсгийн утга зүйн ямар нэг алдаатай байвал би өөрөө засаад уншаад өгнө. Хаяа би нэлийн ачаалттай байдаг өглөөнөөс орой болтол ажиллаад тэгээд 12-1 цагийн үед дугааруудаа бичих шаардлагатай болдог. Тэр үед ам зуралдаад хэл орооцолтой зарим үгээ ингээ буруу хэлсэн байдаг. Тэгээд сквал нэг утгыг алдагдуулаад нэг амсгаагаа буруу авчдээ штэ хүн. Тэгээ уншсан байж магадгүй шүү. Тэрийг тэгээ ойлгоорой. Тэгэхгүй бол сөрөг сэтгэл бичдэг нэг зарим хүмүүс байгаад байдیں۔ За тэгээд олон юм ношлгүйгээр эхний цаглыг сонсогчоос ирсэн цаглаар эхлүүлье. Сайн байна уу? Өөрт тохиолдоод байгаа хэцүүхэн асуудлаа бичиж суун. Би нөхрөөсөө салаад 2017 онд Солонгос улсад ажиллаж амьдрахаар явсан юм. Тэнд очиод 3 сар болж байтал ангийн хүүхэд маань хүний газар эмэгтэй хүн хэцүү байдаг гэд манай нэг найз наач нь байгаа. Хин хиндэ дэмтэй хань болно гэд нэг залууг танилцууллаа. Би ч тийм хөнгөн хийсвэр хүн биш л дээ. Гэхдээ ангийн маань хүүхэд танилцуулж байгаа юм чинь гэд муу мухай зүйл хийхгүй л ах гэж бодоод танилцлаа. Уулздаг учирдагч боллоо. Хин хиндэ таалагдаж удахгүй би биедээ сэтгэлтэй боллоо. Тухайн үед бид хоёр өөр хотод амьдардаг байлаа. Амралт харуул хоёр биенийдээ очисоор жил гарангийн дараа нөгөө сүрхий хайрлаж дурлсан хүн маань амьдардаг хоттой өөр нэг хүүхэнтэй байж. Тэрийг нь мэдээ тэнгэр хөмрөх шиг л болсон. Хэрэлдэж муудалцах, салж уулзахгүйгээс зөндөөл юм болсон. Даанч салж өгөхгүй нэг юм зохиогоод намайг синхруулээд л ирнэ. Тэгэж байгаад хамт амьдрахаар шийдээд би тэднийд нүүж очлоо. Хамтдаа амьдраад 2 жил гарan нийтдээ 5 жил гарan боллоо Солонгост. Энэ хооронд манай хүн Монголд байгаа найзуудтайгаа нийлж барилга орон сууцны ажил хийн гээд хөрөнгө оруулж байгаа нэрээр мөнгө цаас шилжүүлдэг боллоо. Гэтэл нөгөө явуулдаг байсан хүүхэндээ барьсан байрнаасаа зарна гээд 60 сая төгрөг авсан байж. Тэрийг нь ч би мэдээгүй. Гэтэл байрны ажил нь худлаа болж ковид гээд дампуурсан. Тэгээд хоёулаа Монголд очиж сайхан амьдрий. Хүний нутагт хэдий болтол байх вэ гээд Монголд ирлээ. Хамтдаа амьдрахаар шийдэж үр хүүхэдтэй ч боллоо. Би амлалтанд нэтгэн жирэмслээд өнөө маргаашгүй төрөх гэж байх үед нөгөө хүүхэн нь заллин хийсэнгээд манай хүнийг шүүхэд өгчээ. Манай хүн хотод 2 өрөө байртай байсан юм. Жирэмсэн болсноос хойш хайр халамж байхгүй аймаг хот хооронд ажил нэртэй яваад лалга болно. Сүүлдээ би ганцаараа үлдлээ. Ганцаараа төрж ганцаараа охиноо өсгөөд дотроо хүрээд ирэндээ охин өрмөн байгаа хань гэсэн итгэлээр хүлээж суудаг байлаа. Тэгтэл сая 6 сард ирээд охин бит хоёрт та хоёр тол хайртай гэд хонож өнждөг болов. Ангийн уулзалтандаа хүртэл бит хоёрыг аваад явлаа. Ингээд амьдрах юм байна. Эргээд ирлээ дээ гэд баярлаж байтал хотод нөгөө хүүхэнтэйгээ хамт амьдраад охиныг минь ойч хүрээгүй байхад нөгөө хүүхэн нь жирэмсэн болжээ. Ингээд нэг нь байраа өгөхгүй, нөгөө нь байрыг нь авна гэсэн шунал дээрээс хамтдаа амьдрахаар шийдсэн гин. Энэ хүртэл итгэж хайрласан миний амьдрал, миний охин юу болох вэ? Гомдол төрж галзуурах шахаж байна.
Жил гарны өмнө хайрлан хайртай гэж дагалдаж гүйсэн нөхөр охины минь аав шал өөр хүүхнийг жирэмсэн том гидстэй болгоод дагуулж ирээд байж ах юм. Найз нөхөд ах トゥ аав ээжээсээ ичдэггүй яатсан хоёр вэ л гэж бодоод гол зурх юм. Одоо хүртэл бит хоёр дээр ирээд та хоёртай хайртай гэд ирж буцаад л явах юм. Хүнээ таньж хайрлаагүй миний амьдралын хайр 8 жил минь. Бодлогогүй тэнэг хоёр хүний үллээс болоод аавгүй өсөх миний охин үнэхээр өрөвдмөр юм. Хүн яаж юм муухай байдгийм бэ? Тэр хүүхэн өөрөө хоёрын хоёр охин хүүхдээ хаяад ойж хүрээгүй нялх хүүхдээ их нэртэй гэдгийг нь мэдсээр байж хамт амьдрна гэд жирэмсэн болж л байдаг. Эмэгтэй хүний сэтгэлгүй, их хүний сэтгэлгүй яатсан хүн бэ? Ийм кино шиг зөвүүн амьдрал надад оногджээ. Яаж хайрлаж, яаж бүхнээ зориуллаа да. Ах トゥ нарт нь хүртэл яаж ханддаг байлаа да би. Эр хүн араар чинь тавьсан л бол засарна гэж байдаггүй юм байна гэдгийг үнэхээр ойлгож авам да. Охиныг минь өнжрүүлж аавыг нь булаасан эмэгтэй чи бүтэн сайхан амьдрах болтугай. Гэт нэгэн сонсогч маань бичсэн байна. Тэгээд дараагийн цагтад бас яг нэг иймэрхүү утгатай бас нэгэн сонсогчоос ирсэн цагтал байгаа. Сайн байна уу? Загтал унших өдрийн мэндийг хүргэе. Би анх 2013 онд нөхөртөөгөө уцаар танилцаж бараг жил орчим ярьж агаад муудалцаад хайрцгаа болсон. Тэгээд жилийн дараа танихгүй янз бүрийн дугаараас дуудлага ирдэг болов. Би шууд таслаад юусоо авдаггүй байсан. Нэг өдөр яагаад ч юм аваад ярьсан чинь танилцъя гэд нэг хүн хэлж гин. Уур хүрээд л тасалчихсан. Нөгөө дугаар байнга залгаад би ч таслаад сүлдээ блок. Хэдэн сарын дараа нэг дугаар залгаад яг таслах гэж байсан чинь ажлын манигч аваад яриад үзэж чи арай л номын юм а. Залуу хүн адал явдалтай амьдраач гэлээ. Би ч аваад ярьлаа. Нилээн удаан ярьсан нэг л танил мэдрэмж. Тэгсэн чинь нөгөө ярьдаг байсан залуу байдیں۔ Тэгэл уулзаж авсаар 15 онд цог амьдраад 16 онд хүүхэдтэй болвоо. Удалгүй 17 онд нөхөр танхаа эргээр хоригдоод 2 жил болоод гарч ирлээ. Бид ч амьдарсаар 22 онд ихэр хүүхэдтэй болов. Ядраад шөндөө 2-3 цаг л унтана. Өдөржин гэрийн ажил инээ тэрэ хэцүү л байдаг байлаа. Өнгөрсөн жилийн 7 сараас нөхөр илт өөр болоод 9 сараас аймаар уудаг болвоо. Би ч гомдоод л яваад байлаа. Гэтэл өөр хүнтэй болжээ. Болохыг нь хүлээлээ, асуулаа, үгүй л гэж байна. Би ч тэсээд л байлаа. Сүултээ тэсвэр алтлаа. Нөхөр улам давраад л. Нөхрийн ааш өөрчлөгдөөд хүүхдүүдтэй бол сайн аав. Гэртээ байхдаа хүн шиг л байна. Гараад явлаа л бол алга болно. Тэгэж явсаар би одоо болоо хүүхдүүдээ бод тэр хүнтэйгээ холбоотой гэдгийг чинь мэднэ гэсэн чинь хэрүүл болж тэрнтэйгээ цуг амьдрна гэж явсан. Би ч гомдоод хориглоогүй. Гэхдээ өдөр бүр гэртээ ирнэ хүүхдүүдтэйгээ байж байгаа л явна. Тэгсэн өчүүхэн асуудлаас болж бас нэг жилийн ял авчихлаа. Тэгээд л би хадамдаа бүхнийг хэллээ. Тэгсэн хадам тесрээд бөө юм болвоо. Тэр хүүхэнтэй уулзаж нөхрийн гих бүх ямыг нь авсан. Хүнд үзүүллээ. Тэр хүүхэн нь юм хэлгсэн байсан. Арх уулгаад архинд нь юм хийж өгдөг байсан юм байлээ. Би ч тэр хүүхнийг судлаа. Бурхан минь дөнгөж 15 та хүүхэд төрүүлсэн. Өөрөө хүүхдээ асардаггүй. Хүн урагтаж архинд оруулаад мөнгийг нь залдаг. Мөнгөгүй бол өөр зээл тавиулдаг. Машин байр хашаа башин, газар банк, үнэтэй утас, лизингийн апын зээл гээд бүгдийг нь сэгсэрдэг. Тэгээд юучгүй хоослоод зүгтаачдаг. Цагдаад бүртгэлтэй 90 сурвалжлагдаж байгаа хүн байсан. Бас болоогүй амар архичин завхаа гэдэл нэг хүнд яаж юм олон муу муухай юм байж болдгийм болоо гэмээр хүн байсан да. Тэр хүүхэн миний хүүхдүүдийн нулимсыг үзэж гэр бүл салгаад өөрөө охин хүүхэдтэй хүн байж үүлийн үрээс жаахгүй нь аимшигтай. Хөөрхий тэр охин дөнгөж ахлах ангийн хүүхэд байхдаа ээж болж буруу замаар орсон хүүхэн байсан. Хөхүүл хүний гомдол цагаан сүний хараал болж очдог. Бүсгүйчүүд минь эргэх орчлонд зөөвл яваарэ. Ирчүүтэй гэж хэлэхэд ийм аимшигтай заллан хүүхнүүд хаасаагүй байгаа шүү. Болгоомжлоорой. Эхнэр хүүхдүүдээ умартаад шулмын өвөрт орогдоо гэж захий. Гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань илгээсэн байна. Тэгээд энэ хүн уншсан 2 цагталт би дүгнэлт их нь одоо илүүц биз. Нэгэн ардын багшийн хэлсэн үгийг та бүхэндээ хүргэе. 42 хүүхэдтэй нэг ангийн хүүхдүүд донд ийм хүүхдүүд нэлээд олон байна.
Багш хэлэхдээ эцэг ихэн салсан хүүхдүүд андшгүй. Сурлагын илт муудаад өнгө зүсгүй болж нүдний гал нь унтраад ядруу болон хуурч турч цэцэд нүдэн дээр өөрчлөгдөд ирдэг. Төгсөө долгитой амьдрал нь дээшлэхгүй явсаар арх ууж зодон цохоонд өртөж, осол аваарт орох, архирсан хүнд өвчин тусах гэх мэт юмд өртөж 30 гаруйг уюу энэ хорвоогоос явж байна. Гэр бүл салахад хүүхдүүдэд авч үлдэж байгаа нь амьдралын том ачааг ганцаараа үрч, хүүхдүүдэд ч анхаарах сөхөөгүй, маш гүн сэтгэл гутралд орж, ихэнхдээ шууд ядуурл руу шилжиж, тэр айлын хүүхдүүдийн хувь заяа нь харалдаг. Тиймээс гэр бүлтэй хүнтэй явуулдана гэдэг нь зүгээр л явуулдаад байгаа юм биш. Тэр гэр бүл ялангуяа үр хүүхдүүдийнх нь эрүүл аюулгүй амьдралд занал хэлж байгаа гэсэн үг. Бусдын элэг бүтээн амьдрал руу сүүдэр тусгахгүй байх нь хамгийн том буян юм шүү гэж нэгэн ардын багш хэлжээ. За ингээд дараагийн түүхийг хүргэе. Би ахыгаа үзий хатдаг. Түүнийг харах бүртэл би яагаад ийм хүний дүү болоод төрчихсөн юм болоо хэмээн дотроо шивнэж ахыгаа улам бүр үзий ядна. Ах маань одоо их сургуулийн оюутан. Оюутан гэжтэй, оюутан байх байсан юм. Тэр 8 дугаар ангид сургуулиасаа гарчихсан болохоор одоо сургуульд сурдаггүй. Намайг баг байхад аав ээж ах би дөрөв хамт тосолд орж ээж аав хоёр маань нас орсон. Би харин яг тэр үеийг сайн сандаггүй. Ахын минь хоёр хөл мдээгүй болж хөдлөхөө болсон. Хоёр дугуйд цэргэнцрээрээ хоёр гараараа эргүүлэн ийш тийш явж байхыг нь харахаар миний зэвүү хурч уламж ихшдэг. Яагаад заавал ийм хүнтэй намайг үлдээгээд явсан юм бол гэж бодон ээж аваагаа хаяа зөхөх үе байдаг. Ах минь машин замын голоор явж богт тамхи тариахан зардаг. Машинуудын дундуур явхад нь аз тааруул хүмүүс түүний зарж буй зүйлээс худалдаж авна. Аз таарахгүй бол хүмүүсийн хараалыг өөр дээрээ урсган адлуулна. Манай монголчууд өөрөөсөө дор хүнтэй яаж харцдаг вүлээ дээ. Нэгэн өдөр манай ангид эцэг эхийн хурал зарласан юм. Мэдээж би эцэг эхийн хурлыг үзий яддаг. Ахыгаа сургууль дээр авчирхийг хүсдэггүй болохоор эцэг эхийн хурал болонгууд хажуу хашааны ганы ахыгийг гуйна. Тэр ах хар усан дуртай учраас гуйх бүртээ ахыхаа 7 хоног бүр хоол авч идэрэй гэсэн 5,000 төгрөгөөр жижиг шилтэй арх барьж орно. Би ахыхаа өгсөн мөнгийг аль болох өрчихгүй хэн шиг цуглуулахаа л боддог. Эцэг эхийн хурал эхлэх төхөж хүүхдүүдийн ээж аав нар инээмсэглэн орж ирээд хүүхдүүдээ үнснэ. Ямар хатаархмаар гэж. Хурал эхлэх цаг болох үед гана ах ирсэнгүй. Харин миний хамгийн их ирүүлэхийг хүсдэггүй хүн тэрэгцрийнхээ хоёр дугуйг ирүүлсээр нүүрэндээ инээмсэглэл тодруулан орж ирсэн. Хуучирч муудсан ороолт урагдж илгэцэн күртэйг нь хараад л ангид байсан эцэг эхчүүд мөн манай ангийнхан чив чимээгүй болчихсон. Уучлаарай багшаа хоцорчлоо. Би ануугийн ах нь байгаамаа гэж хэлэхэд нь миний нүур байдгаараа улаан түрнэс маш их ичсэн. Тэр миний хажууд ирээд ах нь хоцорчлоо. Миний дүү хүлээгүү гэд инээхт нь би хариу дуураагүй юм. Би дотроо ихэд урам хугарч бас гайхаж байсан юм. Ах яаж эцэг эхийн хурлын талаар мэдсэн юм бол бас яагаад ганаах ирээгүй ах яагаад заавал өөрөө ирсэн юм бол гэж. Эцэг эхийн хурал дууссаны дараа бид хоёр сургуулиас гарan гэрийн зүг явцгаалаа. Даарч гэнэ үү? Ахыхаа оролтыг зүүчих гээд халтаасаа оролтоо хүзүүнд минь зүүлэх гэж зүтгэх үед нь би тэсэлгүй. Та ямар ядаргаатай юм бэ? Яагаад ирж байгаа юм бэ? Би таныг харахыг хүсэхгүй байна гэж хэлээд оролтыг нь газар авч шидэд төрүүлээд гүйчихсэн юм. Ах нэрээр мөн араас зөндөө дутсан ч би түүнийг үл тон урагш харангуйж байсан юм. Гэртээ орохоос өмнө хажуу хашааны гана ахтаа таарахад нийл арх өнөртүүлчихсэн явж байсан. Миний өөдөөс шаралсан шүү дээрээ ярзаатл хийнэ гэд. Өө ахын дүү, эцэг эхийн хурал нь хизээ гэлээ. Гэхдээ би шууд л гэр рүүгээ явж орсон. Бөөрийн хийж жижигхэн Монгол гэртээ ороод би ширээн дээрээ цүнхээ тавих үедээ анзаарсан юм. Ах минь миний ширээн дээр үлдээсэн эцэг эхийн хурлын тухай тэмдэглэсэн жижигхэн цагаан цаасыг хараад ирсэн байж. Удсан чигүй хашааны халга онгойхон сансагдаж ах орж ирлээ. Түүний халтаасан хувцас нь шороонд хөрвөөснө үү гэлтэй. Бүр ч илүү халтаасан харагдана. Бодвол миний шидсэн оролтыг авах гэж тонгоож байгаа дунсан бол л та. Маргааш нь хичээлдээ ирэх үед манай ангийн хүүхдүүд над дээр ирээд танай ах чинь таршаанд амьдардаг юм уу? Бас хөлгүй юм уу гэд доглоход ангийнхан дагаад пэр хийтлийнэсэн. Энэ үед миний ахыгаа гэсэн үзэн ядалт бүр ч илүү нэмэгдэж зүгээр л ахыгаа ахиж хармааргүй санагдсан. Энэ үеэс хойш би ахтайгаа юу ч дуурхай болсон юм.
Ах руугаа харах үед ах минь над руу өнөөл янзаараа инээмсэглэнэ. Түүний тэр инээмсэглэл зүгээр л маш онцгүй. Би ахтайгаа дуурахгүй байх хугацаанд байдгаараа мэрийн хичээлдээ улам илүү анхаарч мөн нэгэн жижиг хүнсний дэлгүүрт худалдаж хийж эхэлсэн. Яагаад вэ гэвэл би ахаасаа хурдан салж тусдаа гарахыг юунаас илүү хүсэж байсан минь тэр. Энэ ирчээрээ би 3 жилийн нүрийг үзэж, эцэст нь 10 жилээ төгсөөд их сургуульд өндөр оноотойгоор орж тэтгэлэг хүртэл авчиж чадсан. Мөн би энэ хугацаанд цуглуулсан мөнгөөрөө хажуу өрөө түрээслэн тусдаа гарахаар болсон юм. Умгар жижигхэн гэртээ ирэх үед ах минь хоол хийж гисэн аль чадхаараа ширээ засчихсан сууж байсан. Өө ахын дүү ирээ юу? Алив суучих. Миний дүү их сургуульд орж чадсан гэсэн байхаа. Мондог шүү ахын дүү. Хоёлаа тэмдэглэнэ. Гэхдээ би яагаад ч юм ерөөсөө магтуулсан санагдаагүй. Би чив чимээгүй очиод халтаасан чамдамаа орон дороосоо гархан хувцас хунраа баглаж эхлэхэд ах минь гайхаж. Миний дүү хайчих нь вэ гэж асуухт нь. Шинэ гэрлүүгээ харьлаа. Өнөөдрөөс би энд амьдрахгүй гэж хэлээд хаалга руу зөвлөх үед ах минь ахиж юу ч дуурсангүй. Хойш хал тарах үед тэр өнөөл янзаараа өөрийн хөл болон тэрэгцэр дээрээ суун над руу харж байсан юм. Би ч гэсэн гараад л явлаа. Шин түрээсийн өрөөндөө ирэхэд гэрээс минь хамаагүй тоглог бас тухтай санагдаж байсан. Үүнээс хойш би ахаасаа холбоогоо тасалж найз залуутайч болж сургуулийнхаа шилдэг оюутанч болж сайхан амьдарч эхэлсэн юм. Дугаараа салсан болохоор ах над руу залгаж чадахгүй. Мөн түрээсэлж буй байрныхаа хаягийгч зааж өгөөгүй болохоор тэр олж ирж чадахгүй. Нэг өдөр хуучин хашааныхаа дэрэгдүр өнгөрөх болж ахыгаа яаж амьдарч байгааг нь хармаар санагдсан. Хашааны завсраар тонгоо харвал хуучин монгол гэр минь байх байдгаараа харагдана. Хашаан доторхыг бүрэн сайн тойруулан харвал хашааны болонд ахын минь зэвэрсэн тэрэгцэр харагдах нь тэр. Би ч дотроо битүүхэн гайхаж байлаа. Шин тэрэгцэр авсан юм бах та тэрэгцрээ гаргаад тавьчихсан байх чинь. Гинэт хойнд хин нэг нь нуруунд хүрэх шиг болоход хоошоо цачин харвал манай хажуу хашааны ганаах зогсож байлаа. Сайн уу дүүхүү ойрд үзэсэнгүү шүү гэд жомлцох үед нь би тиймээ л гэж хариулсан. Яасан ахыгаа дурсахаар ирээ юу гэхэд нь би гайхаад дурсах аа гэж асуувал ах минь 2 сарын өмнө өөд болчихож. Дотор минь яагаад ч юм ямар нэгэн зүйл бацах шиг мэдрэгдэх үед би өөрийгөө ихэд гайхаж байсан юм. Яагаад ийм сонир мэдрэмж мэдрээд байна гэд. Юунаас болж нас барсныг нь асуувал намайг явснаас хойш ахын минь зүрх нь өвддөг болж. Намайг явснаас хойш бишээ. Намайг явхаас өмнө л өвддөг байж. Тэгээд унтаж байх үедээ өөд болчихсон гин. Миний хоолой яагаад ч юм ихэд зангирч байлаа. Хуучин муу умгар гэрлүүгээ орхоор шийдэж явж орвол танил үнэр хамарсны хийтэл үнэртгэн тэр. Гэрээ нэг бүтэн тойруулж хараад ахыхаа орлоо зөвлөв. Доторх нь яг л хуучин шигээ байв. Орон дээр нь суувал зэвэрсэн бүршин урдын ладалжих өвдгөм чехрах чимээ гаргаж байв. Ширээ рүүгээ харвал шарлсан цаас тодоо гэгч нь харагдана. Цаасыг аван харвал ах юм нь бичиг зураан харагдаж байлаа. Би цаасан дээр бичсэн зүйлийг уншаад хоолой минь байдгаараа зангирч нүдэн дэх хаяганд минь нулимс дүүрээд л болчихсон. Энэ надад зориулж бичсэн цагтл байж. Сайн уу хонгор дүү минь? Сайн сууж байгаа зү? Ахын сайн сууж байгаа. Дүүгээ хаяа санах юм аа. Дүүтэйгээ байхдаа ахын жаргалтай байж тээ. Чамаага зовоодаг байсан бол ахыгаа уучлаарай. Ахын чиний төлөө юу ч хийж чадаагүй. Гэхдээ энэ захаа нэгэнт чамд очихгүйгээс хойш би энэ цаасан дээрээ бүхнээ бичгээр шийдлээ. Чи бид хоёр аав ээжтэй хамт машинаар имлэг явж байгаад том ачааны машин мөргүүлж осолд орж байсан. Чи халуурч байсан болохоор имлэг явхаас өөр аргагүй байсан юм. Би чамтай хамт хойд сандал дээр сууж авсан юм. Осолд ороход аав ээж хоёр өөд болцгоосон. Харин чи машины мөргүүлж буй талд сууж байсан болохоор би чамайг өөрлөгөө татах үед машины хаалга хонхоож миний хүл хавчуулагдсанаас болж мдээгүй болсон. Бидний хамаатнууд ч аав ээж хоёрыг нас барснаас хойш чи бид хоёроос нүүр буруулсан. Тэгээд би сургуулаасаа гарч ажил хийх хэрэгтэй болсон юм. Даанч тэрэгцэртэй намайг ажилд аваагүй. Тиймээс богт тамиг чигэрхэн зарж мөнгө олохоос өөр арга үлдээгүй. Аав ээж хоёрын үлдээсэн хэдэн төгрөгөөр би хашаа бас гэр худалдаж авсан. Дүүгээ олны дог болгож байсан бол уучлаарай. Ах нь чамайг гэрээсээ явж шинэ амьдрал эхлүүлэх үед чинь юу ч дуурч чадаагүй. Чамайг ийм байдалд хүргэсэн нь миний буруу шүү дээ.
Ойр дахихын зүрхийг өвддөг болсон. Яагаад өвдөд байгаа юм бөө мэд. Их л огшиж хатгуулах юм. Ахан дүүгээ сайхан амьдарч байгаа гэдэгт итгэлтэй байна. Цаашид ч гэсэн сайхан амьдраарай. Чамдаа зөндөө их хайртай шүү. Миний бяцхан сахиусан тэнгэр минь. Үүнийг уншаад өөрийгөө илүү их үзий хадаж бас өөрөөхөө хэр их тэнэг гэдгийг гайхаж байлаа. Маш их уу гашууд автан би их л олон хоног үхтэл мэт явах болсон. Энэ өдрөөс хойш 2 жилийн дараа би их сургуулаа төгслөө. Хүүхдүүдийн эцэг их нь төгсөл дээр ирсэн байсан нь ямар хатаархмаар гэж. Хэрвээ би таныг орхиж яваагүй байсан бол тааман ч гэсэн үдээд ирчихсэн. Над руу инээмсэглээд байж авах байсан бах та. Гэсэн түүхэн. За тэгээ дундуур нь 2-3 удаа хоолой зангираад уйлаад тэгээд засаад ичлээ. Ахыгаа маш их саналаа. Ингээд энэ хүү түүхийн тухай та комент үлдээх зүйл доор сэтгэлдчихэд үлдээгээрээ. Ингээд дараагийн сонсогчоос ирсэн богино цагтлаа үргээд энэ хүү дугаараа өндөрлүүлэе гэж бодож байна. Би биедээ үнэхээр хайртай мөртлөө хамт байх хувьд утсан хүмүүс байдаг гэдэгт ерөөсөө итгэдэггүй байлаа. Гэтэл тийм хувьд олон надад оноосон юм. Ерөнхий боловсролын сургууль төгсөж илээ. Өөрөөсөө 1 насаар дүү, бүр 2 ангиар доод үеийнхээ нүдэрээ инээдэг, хазар нь хонхоодог тэр нэг хүүнтэй үерхжүүлээ. Анхны хайр, анхны гих бүх зүйлээ түндэ өгсөн. Тэр минь өөрөө эрх тань хүссэн айлын эрх хүмүүртлөө намайг маш их хайрлаж эрхлүүлдэг байсан. Бидний үерхэл дэндүү нандан, дэндүү ариухан байсан. Тухайн үедээ амгалан жаахан охин байсан даач тэр өө намайг жинхнээсээ хайрлаж байгааг нь ч мэдэхгүй өөр залууст харц унгаж яваад түүнийгээ маш их гомдаасан. Тэр бит 2-3 жил үерхсний дараа тэр минь алс хоолын Америк улсад сурахаар явсан. Хамт явъя гэсэн ч би 3 дугаар курс байсан учраас их сургуулаа төгснө гэд хамт яваагүй. Одоо би нөхөртэй 2 охинтой. Хизээ нэгэн цагт Монголд ирвэл түүнтэйгээ уулзах юмсан гэж их боддог. Намайг ихний хүүхдэд төрүүлсний дараа энд ирээч би хүүхдээ чинь өөрийн хүүхчгээ хайрлаа хамт бай гэж их чат бичдэг байсан. Гэхдээ амьдрал гэдэг хоёрхан хүн таарч тохироод болох зүйл биш шүү дээ. Дараа төрөл гэж байдаг бол ахиж чамаагаа гомдохгүй чамтайгаа хамт тэр амьдралаа дуусгана. Намайг бити үзий ятаарай. Жаргалтай амьдраарай ч юм. Гэсэн цагтлыг нэг нь сонсогч маань хэлгээсэн байна. За тэгээ та бүхэн минь цагтлаа бичсээр байгаарай. Доор description дээр мөн comment хэсэг дээр байгаа линкэн дээр дараад цагтлаач явуулахад маш хурдан над дээр ирнэ. За Facebook хөвчлэн хэрэгэлдэг хүмүүс бол Facebook дээр кино шиг амьдрал гэ пэйж нээсэн байгаа. Тэрнийхээ мессенжерээр бас цагтлаач явуулж болно шүү. Тэгээд нэр ус хаяг нь бүгднгийн сайхан нууцлаад өгнө. За мөн комент хийж байгаа, subscribe дарж байгаа, лайк дарж байгаа бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Ингээд өнөөдрийн дугаар энэ хүрээд төгсөж дараагийн дугаар